Брендинг бие арчилгаа. За мөн асуудалгүй эрүүл хөдөлгөөр Альфа моторын дас хамтран айлж байна баярлаа. За 7 болгоны даваа лавг баасан гараг болгонд үдээ хачир гэдэг одоо манай 322 мянган гишүүнтэй аврах том групп байгаа. За тэгээд энэ групп руу сонсогчид маань өөрсдөө тохиолцсон одоо хөгжилтөө түүхүүдэд бичдэг. Тэгээд энэ хөгжилтөө постуудын мөгийтэй уншиж хүргэдэг байгаа. Тийм ээ. Өнөөдөр чинь одоо хөгжилтөө түүхүүдийн үед бол 98 дахь дугаар уу? Оо за 98 дахь дугаар. За хэлэх үү. За би эхлэх юм байна. За. За Алтай Хэ гэдэг сонсогч байна. Миний том хүү одоо ч Австралид мастерт сурж байгаа том ирэлдэ. Бүр багасаа 100 болгон хөдөө өвөө эмээ нар дээрээ зусаж байдаг байлаа. 6 настай байх үед нь л дээ. За хураг ишгээ хариулж чадах уу гэхэд нь өө чадлагүй яа гэм гэдэл томорсон юм байна. Өглөө 6 цаг гэдэл хураг ишгээ туугаад л гарчтэй. Тэгсэн өдөр нь гинтл гэртээ ороод ирв гинэ. За. Яасан миний хүү гэсэн чил өөдөөс нь нөгөө хураг ишгнүүд хаашаа явчих харвуу гэж асуусан гинэ. Яа энд хүрдгээд хаана явж исэн юм бол тоглож байгаад унтцыг боод нөхдөө тэгдэг штэ. Ус нэг нөгөө чулуугаараа тоглоол. Манай дүүнэр бол бас тэгж л өсөө. Өдгөр хоорондоо төгөөс чулуугаар нэг гэр бариад тоглоод юу тэр хураг шиг биш. Би бол мангар санаатай байна хариулдаг ус. Би ч нөгөө нэг жилийн хөдөөөөсөн шүү дээ тий. Тэгээ ингээд уулын орой дээр гараа суучдаг аахгүй юу. Тэгээ уулын орой дээр нөгөө хонхорт нь ингээд нөгөө хоньнууд нь бэлчиж байгаа шүү дээ тий. Тэнгүүд ингээд морьныхоо цулбарыг ингээд гартаа ороод байгаа. Тэнгүүд нөгөө морчин ингээд идэж явж байгаад ингээд татан заяа. Тэнгүүд ингээд сэрдэг аахгүй юу. Зочоо сэрдэг аахгүй юу. Тэгээ харангууд нөгөө хоньнууд чинь дараагийн уулыг давж ангууд нь бижигэн л дахиж чичээд нөгөө талынх нь уулын орой дээр гараа суучдаг аахгүй юу. Ерөн ч тэгдэг л дээ. Наадах чинь ер нь уламжлалт тийм л арга л та. Яа, гэхдээ хонд явна гэдэг бол үнэхээр уйтгаргүй нэг юм далай. Яа. Уйтгартай. Үеийн ирчүүд найзуудаа авилж гоё л доо. Тэрний жилийн турш гэм их юм ба сүүлдээ тэгэнгүүтээ нөгөө чи тэгэд гэгэрсэн биш тэндээс. Гэгэрсэн. Тэгэл гэгэрэн шүү дээ. Эмэгтэй хүн болоо. Тэгэл гэгэр. Хстон байна. Боловсрох хстон байна. Би ч нөгөө нэг эсэргүүцэл зарлаад мөсөн сэтгүүлчээ ингээд оруулсан үгээд эсэргүүцэл зарладаг баатар болоод цөлөгцсөн шүү дээ нэг жил. Тэгэл тэр чигээр явсан бол хөдөөгийн гэгэнд нэг гэрлээгээл явах нь шүү дээ. Хань хариусаар байгаад гэгэрчтэй байна гэл. За мөнх хата ундрал гэдэг сонсож гисгөө хөгжилтөд өөх байна. 2017 оны 100 баха нэг өрөө гэрлүүгээ харах гээд нилээн харанхуй гудамжаар алхаж байваа. Гэтэл хойноос нэг хүний хөлийн дуу гарах шиг болов. Би хальт эргэж харахад нэг ах байна. Тэгээд цаашаага жоохон хурдаа нэмээд алхлаа шүү. Тэр хүн ч хурдаа алхав. Миний толгойн дотор үзэж байсан аим шиг кино бодогдоод бурхан минь ингээл үгдэх юм байна гэж бодоод өөрөө мэдгүй гүүж эхэлвэ. Тэгсэн чинь ард гинт хов гэсэн дуу сонсогдоод гүүж байсан надаас төрүүлээд нөгөө ах чинь гүйлээ шүү. Харсан чинь гүүж явж байхдаа нөгөө ах чинь бүдрээл три хадаад унлаа. Нөгөө нохоо очиод урах нь гэсэн харин уруул амыг нь долоогоо заваарч өглөөдөө нөгөө ах чинь төмрөө жов гэж хашгирахт нь би нөхөр нохоо хоёроо таньсан юм да гинэ. Манай нөхөр намайг шоглох гээд дагаад явж байсан юм байна л та. Гэтэл манай нохоо баг өөрийг нь шоглоо айсан. Өө бас гэрлээ ихчээ шүн гудамжинд инээж болохгүй шүү хүн зүрхээр явна гинэ. Тэр ч аюултай шүү те. Үгүй би нэг удаа яг ингээд ахыг руугаа орох гээд манай ахыг дөрөв давхар төдөг аахгүй юу. Тэгэл лифтнээс буугаад ирсэн чинь яг ингээд манай ахыгаа хаалгыг ингээд тогшгоол ингээд оцсон чинь миний инээд за би бүр өөрөө юу игээд тэгсэн чинь харин хажуу талынх нь айл одоо бодвол зурагтан дээрээ тийм чанга тавьсан байсан юм уу. Тэгэд бас хүн чинь өөрөөхөө инээднээс цочтiin байл шүү дээ. Орцон дотор бүр амар сонсогдсон. Би өөрийнхөө инээднээс очиж үзэх юмсан яа. Гоё юм чи хаалгын тогшоод наадах чи би шүү дээ. Би энийг л үзүүлэхгүй гэхгүй. Тэгээ ядчихэд нөгөө орц руу ч ингээ ороод ирэхээр нөгөө мэдрэгчтэй гэрэл мэдрэхгүй бол ингээ хав харанхуй байдаг шүү дээ. Бас эвгүй байлээ. Ер нь бол эвгүй байлээ шүү. Би бол чиний инээднээс мэддгүү л айна. Гинт гард имхтэн ингээл энийгээд гэлээ. Юу дагаж инээх. За хулан эм гэдэг эмхтэй. За яг дөнгөж өсвөр нас эхлээд хайр дурлал сэтгэл зүрх ярьж эхэлдэг насан дээрээ зуныг зугаатаа өнгөрүүлнэ гэд хідэн найзтайгаа цуслан явбаа. Би чинь бүжгэлдэг ухаантай. Цуслан дээр орооны шоуны үеэр алнаа гэдэл бүжгийн ховцнуудтай.
Харин манай найз маш сайн цайруулдаг гэд цайруулдаг нүүрний маск нуттай бэлтгэлээ бацаагаад л. За, заавал найз залуутай болно. Очоод туслан төвэн гэдэл явцгаалаа. Очоод эхний өдөр орой шоуны өмнө тоглолттой номер үзүүлэх хүүхэд байна уу гэхээр би гараа өргөд би бүжиглэнэ гэж хэллээ. Өвдөгний дундуур салтаан татдаг өмдтэй пүүцнийхээ өвдөөсийг сулхан үдээд нэг хипхоп маягтай хувцлаад л. Манай найз тоглолтын дараа шууд шоу үргэлжлэнэ гэд маск тавиастай. За би ч бас юуг нь дутуу гэд маскны уутанд үлддэг шингэнийг нь гарандаа дүрх адил тавьчлаа. За орой боллоо. Туслангийн багш нараа бүжиглээд нээлт эхэллээ. Сүр дуйлаантай сайхан байна оо. Миний ээлж боллоо. Би ч ганцаараа тайзан дээр гараа салбган жөглөө. Хүүхдүүд хөөрж баясаад л байна. Би ч бүр хөөрөөд балетийн нэг хөл дээрээ эргээд байдаг эргэлтийг хийгээд л тавьсан. Байдгүй. Нөгөө салтаа нь өвдгөөрөө татсан өмд чинь татагтаад хөлөөр гэж олдгоо. Хипхоп уцалтай. Нөгөө сул үдсэн гутал чинь хөлнөөс сугараал үзэгчд дүр хийсэд л явлаа. Ай дуусгуулаагүй би өрөөсөн гуталтай 30 секунд алмаар зогсоод үзэгч дундаас нэг нь яолоод хамар хамайг зогсон бол л да. Багш нар ч араас гарч ирээд миний охин буугаарай гэж намайг нэг банталтаас аварлаа. Буугаад гутлаа ирж олоод өмсөөд найз нар ч гоё байлаа андаа. Гутал бол супер л гэж байна. Үзүүлбэр таалагдсан бол л та. За тоглолт дуусаад гэрэл унтраа диско эхэллээ. Цагаан өнгө фосфортдог гэрэл асгаас өмнө бүх зүйл сайхан байсан юм уу? Гэрэл ассан чил манай найзын нүүр гар хоёр хамт асчихсан. Нөгөө мундаг цайруулдаг маск чинь цагаан толб үлдээд юм байна. Тий, найз маань фосфортоо сүнсээ сүнс. Нөгөө найз залуутай болох хайр дурлал байхгүй. Нисдэг гутал гэрэлтэг нүрдээ хамт замхраад лалгуулсан. Бүтэн 7 хоног Bruno Mars-ийн Talking to the Moon гэдэг дууг хадан дээр дуулж суусан шиг хідэн гар гансарч өнгөрүүлсэн шүү. Бүжиглэх хүнд том гутал хэрэггүй. Дискодох хүнд цайруулах маск хэрэггүй гэд постоо дуусгая гэж. Йоо, нэг хэсэг нөгөө нэг хүүхнүүд айгүйх урагшаа явж нөгөө нэг ингэж хамраа өндөрлүүлдэг байсан. Тэр нь болохоор нэг ийм одоо нэг ийм хэлбэртэй ингээд пластик ийм материалтай ч юм уу ийм хийдгэл байсан юм байна л та. Тэгээд үнэн ч юм уу худлаач юм уу би хараагүй л да зүгээр тэгэж урд очиж хамраа янзлуулсан хүүхнүүд баарн төрж ирээд бүжиглэхээр ингээд тэр нь ингээд харагддаг. Яа. Хамарныхын доктор юу байгаа нөө? Гэрэлтэй дүү. Яа. Тэгээд тэрэнд нь итгэжл байдаг те. Бас амар харахгүй бүдүүлэг хүмүүс шүү нэ. Тэр бас амар хатаархав гарал бодож олж тээ. Яа. Гой юм ярина. Нүү үгзэг бас үгзэг рүүгээ силикон шахууллаа гэнгүүт тэр чээс амар юм байл шүү дээ. Ингээд сууж аваад босон гут ингээд нөө үгзэг нь ингээд гойн дээр гараад. Тийм солоо. Амар юм ярина. Тэгээд баг шахаал хойш нь оруулцдаг те. Босоод шахаж байгаа хойш нь оруулчих. Тэгээд тэгдэг болохоор үгзэг шахуулсан өгнүүд чинь сууж чадахгүй байнга босоогоор яваа. Яг гой нэг юм 100 найзуудтайгаа хийх юм олж чадсан. Дими юм яриад. Тэгээ найзууд итгээд байхаар бүр гоё ингээл худлаа ямарсагдаал. За Улаанбаатар хотод 11 цаг 22 минутаас нэвтрүүлгийн хамтран ялагчаар асуудалгүй эрүүл хөдөлгөөр Альфа моторын тос хамтран ялаж байгаа. За Японы энэ моторын тос бол 2023 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн тосны зэрэгэлтэй. За өвлийн дэсхэн бүйтэн зуны аагам халуундаж таны автомашины хөдөлгүүрийг дээд зэрэгээр хамгаалж хэвэн ажиллуулнаа. Энэ он айгуу чухал юм байлээ шүү дээ. Тийм юм шиг байна. Айгуу чухал гэж хэлээ. 2023 онд үйлдвэрлэгдсэн талаарч одоо хамгийн яалтчгүй сүүлийн үеийн хаагаад байгаа байхгүй юу? Тэгээ эднийх чинь бүр айгуу мундаг заяа. Дэлхийн уралдааны автомашин эзэмшигчдийн холбооноос аль хөдөлгүүрийн тосыг нөгөө уралдааны автомашинууд бүр санал болгодог. Уралдааны машин чинь амар хүчин чадалтай шүү дээ, тийм. Илүү өндөр чадлаар ажиллана гэсэн үг. Тийм. Тэгээ одоо эднийх чинь бас ингээд одоо Альфа моторын тосыг авахар заяа. Микро Япон шүүргээд бас бид нар ярьдаг гэсэн нүү 3 давхар шүүртэй. Арын бүр тоосчлтыг хүртэл шүүдэг гэдэг тийм. За энэ шүүрээ дээрээс нь үнгүү тос ойлгох хэрэгтэй, үйлчилгээтэй. За тэгээ нөгөө 4-8 литр хүртэл юм тосны багцыг авсан тохиолдол ч тийм. Дээрээс нь Япон аялах хэрэгтэй юм суглаатай байгаа. Тэгээ улирал бүр 5 азтанд тодруулж байгаа. Улирал бүр 5 хүн Япон явна. За хаанаас авах боломжтой вэ гэхлээр ТБ хандуудын замын урталд одоо бидний хамгийн сайн мэддэг нөгөө Panasonic-тай ягаан барь байдаг шүү дээ тий. Тэнд Takata Japan Salbag гэж байгаа. За Хаулын E-Mart-ийн B1 давхартайгаа Сансрын E-Mart-ийн 6 давхарт нь байгаа. За мөн нисдэг машины тэнд Ялал Plaza гэж байгаа. Тэрний 2 давхарт нь 16 тоотод Takata Japan Salbag байгаа шүү. За харин хотын бүх бүсэд нөгөө хүргэлттэй учраас та шууд хүргүүлээд авах бас боломжтой. Тэгэхээр 72 72 11 11 гэдэг дугаараар холбогдоорой. 72 72
1111. За мөн Takata Japan Outbursts гэж бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар асуудалгүй эрүүл хөдөлгөөр Альфа моторын тас хамтрайлаж байна, баярлалаа. За минийх үү? За одоо тий чинийх. За хасаа гэдэг залуугийн хүчлэлтүүд үхэн. За таньдаг ах залгаж байна. Намайг байнга дөнгөд идэв гинэ. Тэгээ жаахан цаашлуулж тоглоом юмэр санагдаад таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Түр хүлээгээд дахин залгана уу гэж хоолоогоо засан их л албархгүй илээ. Ах эсэг чимээгүй байснаа. Тоглоод байгаа мó? Эмэгтэй хүн илдэг үстэй л гэж юм тэгэхээр нь тэр эмэгтэй өнөөдөр ажилдаа ирээгүй маа. Тэгээд л би оронд нь хэлж байна гэтэл заацааг уцаад асуусан гинэ. Тийм итгэдгээ юу. Зайлвал настай хүн бол энийг ч мэддгүй л байсан. Манай буур ээж бол хүүтэг баг хамгийн отон хүн от руу ярьсан. Тэгээ залхахаар ингэхээр энэ хүүхэн ингэдэй дандаа урдаас ингэдэй гэж уурлаад идэг гэсэн. Манай дүүнэр тэгэл инээгээл наад хүүхэн жил таны хүүгийн толгойг эргүүлж байгаа. Хөөе тэгтээ нөгөө энэ Mobicom руу ороход нэг гүлэг төрүүлж байгаа юм шиг амар лайтаад үстэй. Кек дээр ороод тэгээрээ ангээрээ гэж. Одоо аягүй гоё болцсон шууд би оператортой холбогдмоор байна гэд хэлэнгүүд шууд холбогдсон. Одоо шууд ингэж нөгөө чи ингээ тууслан сонсдоо шүү дээ. Тэгж байгаа тэдэг дар гээл тий. Дуу хоолоогоор болцсон. Оо гоё. Өстой гоё болцсон. Зөө. За Моно Муло гэдэг эмэгтэй. За. Тэртээ 84 он юмсан. Манай анги хөдөө нүглээ. За. Тэнд элбэн тохиноод удаагүй дөнгөж казарма тогтчулж байлаа. Цэргийн анги юм бэ. Тийм байна. Тий. За нэг цонхоор харсан манай дээд оны цэргийг тоогооч авгаа нөгөө том шанагаа барьчихсан галтгоо тойруулаад илдэж байна. За. Яаж гүйцэхвдээ хөөрхий. Манер хашаад аваад алга болно үсттэй. Штабын бичээж цэргэлдээ. Тэр нөгөө хашаад авдаг. За хөөрхий нөгөө авгаа уйлаад штаб руу ирж байна. Бид за баларсаал гэцгээж байла. Тэгс ийм өчртэй юм байна. Штабын дарга шинэ ажилчдаа бүртгэж байж л дээ. Тэгээд нөгөө тоогоочийг дуудуулж нэр нь хулгана. За. Манай хүн замда хулгана илүү огт нь илүү нэртэй. Хулгана бах та яах вэ? Огт нь бах гээд галтгоонд оронгуудаа огт нь ихчээ таныг штабын дарга дуудаж байна гэсэн юм билээ. Тэгвэл аргагүй шүү дээ. Нөгөө нэг бас орогтл гэдэг нэртэй хүнийг айгууг тэгж андуурдаг гэсэн. Тий уур нүрхээр чи юм хулгаач гэх. Намайг доромжлог. Чи хулгаач үсттэй. Яа. За дараагийнх нь намарж орол гэдэг сонсогч маань хөвчлөлтөд өгөх. Өмнө нь нэг группээс уншиж байсан хөвчлөлтөд өгөхийг биччихүү гинэ. За бичвч. Аяалаад бичсэн юм ээ. Ерөөсө санаанаас гарахгүй болохоор инээ төрөөд идэм байна. Нэг сургуулийн хөдөлмөрийн багш залуу учиргүй холмостой байж гинэ. Чаавс. За. Ойр дотор хамар соригмоор. Тэгсэн цэргийн баяраар бүхийн барилдаан болж мань залуу орно гэд биеийн тамирын багшаасаа мих заагаад өгөөч гэж гин. Тамирын багшад айгүй хорон санаа толгойд нь орж ирээд. За чи яаж ийж байгаа толгойг нь гараараа дараад сугандаа авч явчих. Ямар ч юм шууд ухаалдаад унаад өгчтэй байгаас тээ. Аянда сүлдээд унаад байдгийм аа л гэж. Бүхийн барилдаан жуулж мань залуу харин учиргуул учраа бөхчүүдээ сугандаа авчуулаад хоёр давчгаж гээд 3-ын даваанд нэг нөхрийг барьж аваад сугандаа авчуулж байсан чинь нөгөө залуу нь хөө энэ балер юмыг болиулаач гэж хашгирсан гинэ. Яа, бас ажиллаж л биш үү? Яалч байсан ч юм байна. Чи өөрийнх нь давуу талыг гаргаад байна шүү дээ. Яа. За. Юун дээр манай бүхчүүд одоо энэ мөх давар гэдэг нэр үе юм шиг байна. 70-аад онд юм шиг байна. Тэр юу руу ингээд гадаад руу орон руу барилдах гэж явсан байл та. Тэгээ хөөх юм Монголоос гадаадаас юм авах гэдэг хэдэн төгрөгтэй явсан. Таргунаас авсан гэлээ. Таргунаас авч нөгөөдг нь хил дээр хураагдсан юм байна. Тэгэл ингээд амар ууртай тэр тэгээд ингээд нэг бүхтэй барилдаад ер нь ялагдах нэ. Хариуг тэгэхээр мөнх давраг гэлөө хин нэглээ тасалжуулагч нь савсалгаанаар нь хүрээл ирсэн. Хөш чи наад нөхрөө таньж гин үү? Танихгүй байх гээд нөгөө нэг чиний нөгөө нэг юу хурааж 10-аас хурааж авсан нөхөр чинь төрсөн ахна гэж чинь тэгэл. Оо тийм үү яадаг новш вэ гэж. Эднийг бүр удмаар юм дээрлэх нэ. Тэгээд нэр тэгэл уурлаад очиад авцагс нэрийг. Ямар амар юм бэ? Тэгээ чи хартаа амар адилхан боос. Мокоочд нэр адилхан ч юм уу. Гэт очиод нохоо эцэг гэлээ гэдэг шиг л юм болох нь. Яа за. За алтан туяас өгтөмөр гэдэг бүсгүй. За. Эртэлгүүрийн дараалал миний хамт олон. Наадам төвдөх хүнсний их дэлгүүрт дараалал зогсохгүй хамгийн урд 30 иргэм насны бүсгүй. Ард нь 60 гарч яваа гэмээр хижээлэр. Тэгээд миний бие. Ардуу нь бас нэг эмэгтэй зогсож байтал ямар асуудал гарав мэдэхгүй хамгийн ихний бүсгүй уцсныхаа дугаарыг чанга дугаар хэлж өгөх нь ихэд сонирхон.
Энэ Америкт бол бүсгүйчүүдийн утасны дугаарыг авна гэдэг нэг соёл бо. Тэр нь эрчүүдийн хувьд нэг нь даваа юм. Нэгийн даваагаа давсан бол залгаж болдог. Тэгтэл нэгийн даваа манад огтхон ч төвөггүй. Тэгээ тэр бүсгүй чангаар хэлж өгч байгаа нь гүндүүгүй болоод тэнэггүй сайхан. Тэр тэгтэл юу ч биш. Мөнгө хураах охин болохгүй байх гэхийн зэрэгцээ өнөөх хичээлэр 33 биш 43 шүү гэд химээх нь тэр хоёрын яриаг сонсоод зогсож байсныг гэрч. Гэвчиг ийм тусалсны ачаар нөгөө дугаар нь ажиллах бололтой. Эхний бүсгүй явсны хойно мань хижээл карта өгөхтөн энэ Америкт бол иргэн холмолцсон харж нэг гараар сарвчлан нууж байж нөгөө гараараа оруулдаг. Өнөөх айхтар пин код гэчиг 35 48 гэдэл ил задгаа чанга дугаар хилэн өгөх нь төрүүчийн хүүхний утасны дугаарыг дуудан хилдгээс бүрч ноцтой. Гэвчиг араас нь зогсоо бидэн болоод үйлчлэн буй мөнгө хураагчид тийм их итгэж буй шинж. За тэгээд юм аваад гарах гэтэл машины зогсоолын бичиг авахаа мартсан байжээ. Одоо нэг дөнгөрсөн хэмээн охиныг хэлэхэд эннийхтэр бичээч гэд над руу заахта над руугаа ч огт харахгүй. Надаа сааж асахгүй. Хинэггүй годиггүй би төрүүчийн хүүхэнд туслаад гаргасан. Одоо хараа энэ залуу туслах нь дамжиггүй гэж найцных. Би ч бушуухан би машингүй хүн минийхтэр бичих хэмээн машиныхын дугаарыг тэмдэглүүлж аваад өөрийн эд барааг бичүүлж байтал нэг дарс зөвхөн номин карттай хүнд 5,000 төгрөг хямдралтай гих. Тэр карт нь надад байхгүй. Манай мөнгө хураах жохин тэгтэл арын эмэгтэйгээс шууд та энэ хүнд карта зураад өгчих гэхэд өнөө эмэгтэйч төвөгшөөсөнгүй ингээд л дараал зогссон бидэн дөрөв гэж хөгшин хөвөө ирэмгүй нэгнээсээ пин код усны дугаар ааж асуусангүй харин ч нэгнээ дими жаахан юмн дээр 5,000 төгрөг илүү төлчихвээ юм авсан атлаа зогсоолын мөнгө өгчихвээ хэмээн огт танихгүй атлаа хөрөнгө мөнгийг нь өмнөөсөө хайрлах сэтгэлээр хандсан нэгнээ ахаа ихчээ адаа анаа гэж дуулсан баруунд бол огт үл үзэгдэх ийм нэгэн сайхан хээ шаагүй ичиж айх сэрэмжгүй сэтгэл бүлээцүүлэм дараалал зогсоод гаргахтаа баг авсан чихрээ задлаад бүгдд нь амсуулмаар санагцнаа нуух юм. Үдсэн арсан сонино та бүхэнд дэлгэх гэж яарад ганцхан өгүүлбэр нэг амьсгаагаар туучглаа гэжээ. Үгүй манад бол энэ хэрүү зүтлээд энэ над үн чинь одоо бодвол гадаад амьдрал галуу шууны мах идчихсэн юм байна. Тэгэхээр энэ бол аимшигт одоо ялангуяа тэр одоо нөгөө картны пин код асуудаг тэрүүгээр нэг пин код гэж тэнгууд бид нар яалч хэлдэг тий. Дээрээс амар айтайхан бүсгүй тий. Усны дугаараа оруулд юм билээ шүү дээ. Одоо нэг дэлгүүрийн нэг хөнгөлөлтийн картыг тэгэнгүүт тоохч усны дугаараа хилээл явж байна тий. Тий айхтар нөхөр бол газ дугаарыг сонсож аваад тэгэл тантай танилцах гэсэн. Гэл явах та тий. За, Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар. За, нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Unitel Group-ийн сэтгэн бодох чадвар. За, Unitel Group ингэж байгаа юм байна. Хүүхдийн сэтгэн бодох чадвар, багаар болон биедан ажиллах арга барил, инженерчлэлийн бүтээл боловсролыг тэгш олох зорилготойгоор Unitel Hub гэдэг лабораторийн төвөө Монгол улсын 12 аймагт одоо байгуулсан байгаа. Unitel Hub төв орон даяар тун удахгүй нээгдэнэ гэж шүү. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Unitel-д баярлалаа. За ган эрдэнэ гэдэг сонсогчдоо өвчлөлтөд өгөх байна. Миний охин 6 настай 1-р анги гинэ. Үсэг нүдлэх, унших, тогтоох гээл ээж охин хоёрын паян ихээ гэж өчигдөр шинэ үсэг үзвээ. Орой хичээлээс нь аваад явах замдаа за ямар үсэг үзвэ миний охин гэсэн бодоод л байна. Тэгснээ хорирлох тэмдэг гээл авч байна. Тийм үсэг байдгийн юм гэсэн. Би жаахан мартаад байна ээж гэснэ. 2-3-га чагтлаад ийм үсэг гэж авдیں۔ Тэр нь хээ үсэг гинэ. За. Уганж дөхүүлсэн л байлээ л дээ. За тэгээд төвжрээнд жаахан мартагнуулж агаад дахин асуусан чинь миний машины урд хөв гэсэн дугаартай хээ өвэ гэсэн дугаартай машин явж байсан. Тэгсэн охин маань үнэн сэргэлэн наад урд чинь үсэг чинь яваад байгаа юм биш үү? Сайн хараач гинэ. Яа одоо ядаргатай энэ хэмигийн чинь те зүгээр ч нэг хээ гэдэлчгөө гэж мэгж хэлт юм билж. Бид нар ч их нэг заасан шүү дээ. Гүүш бид нар тэгээ ах гэж заасан. Тэгвэл бид нарт бол их гэж хэлсэн. Тийм үү? Тийм тэгээд банаа бас тэгж хэлсэн. Ямар хаашаа би надад чи хээ шүү дээ гэдэг. Тэгтээ одоо ингэдэг гэсэн. Хээгээ заачгаар ах гэж уушгүй заяа. Хээ гэдэг. Хээ юу? За, Улаанбаатар лагва гэдэг сонсогч маань. За, манай дунд охин 7 настай 2 дугаар ангид сурдээ. Нодлон 1 дугаар ангид байхасаа л ангийнхаа А гэх үгний тухай орой болго ярьдаг байла. Надад бал өгсөн, яагаад өгсөн бол надад сайн байхдаа энэ төр гэдэл. Энэ жилч бас ангиараа агаарт гарсан бичлэгэн дээр дандаа хамт явж хажууд нь суусан байна. Асуусан чинь харин тийм гэдэл их л дойдгор. Одоо нэг ширээ сууж байгаа юм байна. Тэгсэн өнөөдөр хичээлээ тараад манай хүү ингэж байна. Агийн хажуу суусан чинь толгой эргээ дотор муухаараад байх юм. Би жирэмсэн болцсон юм шиг байна.
Ээж нь өнгөрсөн зуныг жирэмсний хордлоготой их хүндхэн өнгөрүүлсэн юм л да. Одоо тэгээд өвөө болох л бах та. Энэ хотод ямар амар. Яа. Манай охин одоо бас тэхийн тэр хөөхөн энэ хөөхөн гэд тавтай авахгүй юу? Би бол баг 6 дугаар анги хүртлээ бүр ингэж эмхтэй хөөхт мөхт оохт анзаарч байгаагүй шүү дээ. Тэвэг мэвэг байлтантай кино минь охол сонирхож идэв. Эмхтэйчүүдийг яаж тийм. За хөдрөмө дам гэдэг залуугийн хөвчлөлтөд өгөх нь 1960-ад оны сүүл үед юм байлгүй дээ. Авга ах маань хүүхэд чээж өвөө эмээгийн нүдийг хариулж агаад молко тууж өвөртлөөд орондоо орж манер нилийн сорж нялуураад давсанд явчихч. Өглөө нь сэрхгүй болохоор нь эмээ маань хүүгээ дуудаад хүнжлийг нь сөхөхөд молкотойгоо холилдож наалтсан амтэн сэрдгүүг нь хүүрийн тархин гожоод өгч. Эмээ маань уйлаад сүйд байна. Яа, эмээ имээ өнөр тэр хил үг мөггүй зүгээр. Зүгээр алж идэг нас. Өвөө маань хүүгээс ирэж босгоод жавдын үр дээр тэр өдөр энэ оногоо төрсөн гэдэг юм аа. Хүүрийн тархин гожоод өгч. Яг ингэж ярьдаг юм аа. Йоо, илэг аваад. Яг ингэдэг байхгүй юу? Молко олгоол гэсэн чинь нэг хин биш нэг дээгээд маскын жүжигчин байдаг штэ. Тэр тэгсэн чинь тэр чинь барьцааны сангийн аж байх юм байл та. За. Тэгсэн чинь бас ингээд өвөг дагад солизмын дэлгүүрээс ингээд молко олгаалаа. Тэгээд нөгөө газар ингэж жагаад ингээд монгол гэдэг байсан ингээд ярихгүй юу? Тэгсэн чинь нэг хоёр хөтлөгч нь ингэж байгаа байхгүй. Хин жилээ нэг юм гадаадын жүжигчин ингээд бага бахта хулгайлж байсан Snickers TVX Mavix-ээ те ингээд бүр яг тэр хулгайлж байсан хэмжээнээсээ хэд дахин ч давуулаад гэлөөд нөгөө дэлгүүртээ буцааж аваачиж өгсөн гинлээ мэлээ гэнэ. Гадаадын одын тухайсан чинь. Хээв нэг одоо ч манай тэр дэлгүүр дампуурцсан л та. Молког нь өгөх нэ. Яа. Их баяр Дарам Базар гэдэг залуу. За. Пионерын тусланд багширхуу юм хийж байла. Орой бүрэл нэг бондгорхуу уйлаастай. Энэ өнгөрсөн 7 хоногт явцсан. Тийм. Тий. За тэгвэл дараагийнх нь уншиж би. За хулан мөнх сайхан гэдэг бүсгүй. За. Уул нь өмнө постлоод овоо газар авсан. Даанч зандаа гурилтэй шүлэн дургу болохоор уншаагүй юм шиг байна. Бодоод дахиад хийлээ. Яд одоо зандаа байхгүй юм чинь гинэ. За. Баг бахта яарамгт өвөө эмээгээдээ байдаг байлаа. Манай өвөө гурилтай шүлэнд их дуртай. Эмээ баг өдөр бүрл мах чанж гурилтай шүлхийн. Би нэгдүгээр хоолнд зургвэ. Гурилтай шүлний сургаар хашааныхаа хаа нэгтээ нуугдчихна. Эмээ гарч ирээд л миний охин орж хоолоо идгээл дуудана. Би хэсэг нуугдаж байгаад өөр хайчхавд ороод л идэндээ. Тэгсэн нэг өдөр хажуу байшингийнхаа ард эрхийн хуруугаараа аалц нухул мөнгөтэй болно гэд хин чим заагаад өчгсөн юм бүүмэд. Тэгээд л жижиг аалц 5 төгрөг, том аалц 10 төгрөг гэдэл баяжчихлаа. Энэ авлаа үлдчих. За. Имээ гарч ирэл миний охин хоолоо идгээл дуудаж байна шүү. Би чив чимээг нуугдах хэвээр. Тэгсэн имээ миний охин орж лавшаага идгэж байна шүү. Миний нүд сэргээл дотроо төрөл бүрийн 2 дугаар хоол төсөөлөд гүүгээд орд юм байгаа сте. Гэтэл яав нөгөө л гурилтай шүлэн нуугддгийн. Тэгээд яг хүн нэгэнд ороод ирсэн хүн лавшаага идэндээ ер нь имээг гадаад хилтэй байсан гэж хэм мэдвэтэй. Нэр хүүхдүүд ихэнх нь гурилтай шүлж байгаа дургу баха. Тийм бах те. Гэхдээ баян хийж идэд ахаар чи уйд нь штэ яач ч бодсон тийм сте. Харин тийм. Хөгчүүлэхдээ нэрээ баян гэдэг юм аа. Гэтэ яс мах чанаад хийсэн шүл бол сайхан л та. Хаяа болгоо. Тийм. За алтан цаг Шагдар сүрэн гэдэг залуугийн 23 дугаар давхарт гацсан нь гинэ. Ухаа. За нөгөө кофений залуу байна. Кофений машин аяггүй кофега тасдаг. За тий. Өнөө л Канадын Монреаль хотоос бичиж байна. Миний өмнө нь оруулсан 3 бүтлгүй явдал маань олон уншигчдыг нулимсан арчин инээхэд хүргэсэн болохоор урам ороод бас нэгэн өөр тохиолдсон хөгжилтэй явдлаа бичгээр шийдлээ. Тухайн үедээ нилээд айсан боловч эргээд бодохоор иний түрээд байдаг золиг байгаа юм гинэ. 2012 он хавцаа юм да. Би Канадад мэргэжлийнхээ дагуу сургууль сурахын тулд мэдээлэл авахар нэгэн улсын байгууллагын мэргэжилтэнтэй уулзгаар цаг авсан байлаа. Өглөө нөгөө Долорама гэдэг дэлгүүрийнхээ агуулхад 500 хар найзуудтайгаа хамт ажилтаа байдаг болохоор гуйж яж тухайн өдрийн хамгийн сүүлийн цаг болох 16 цаг 45 минутыг авлаа. Уулзалтын өдөрч ирлээ. Ажлаа 16 цаг тараад метро автобус дамжин алхах гүүх хоёрын дунд нилээд амьсгаа өндөр өнөө том барилгынхаа гадаа яг 16 цаг 40 минутад ирлээ
дээ. Ядаж байхад уулзах хүн маань 23 дахь давхарт суудаг юм байна. Гүүгээд ортол ашгүй лифт яг намайг хүлээгээд онгорхоо явж байна. Яасан азтай өдрөө гээл өнөө лифтэндээ суугаад 23 давхраа дарж аваад л хүлээлээ. Лифт маань өксөөдлэн. Тэгэрч нэг юм яриад дин гэл хаалга онголоо. Буугаад зүүн баруун хаашаа явах вэ гэд харж байтал 25 давхар гэсэн номер ханан дээр байна. Сандарч ороод Коноба дарахта 23 биш 25 дээр дарсан байж л дээ. Намааг ингээд мангаагаа зогсож байхад өнөө лифт маань явлгүй хайчихв. Гинт миний толгойд хоёрхан давхар юм чинь шатаар доошоо буучхыг гэсэн мэрэгэн санаа дин гэл ороод ирлээ шүү. Шат ч яг л лифттэй зэрэгцээд хажууд нь яж байна. Хурдхан шатаар уруудаад 23 давхар дээр очиод хаалгыг нь татсан онгоодгүй. Гайхаад хоёр гараараа нилээд хүчтэй татлаа байдгүй. Тэгэхээр нөгсөөд 25 давхар дээрээс буцаагаад лифтэд дуудаа гэсэн санаатаа буцаад 25 давхар руугаа өгсөж очиод нөгөө хаалга амар ихтгэлтэй татсан бас л байдаг шүү. Онгоодгүй. Бүр гайхаад нас дөнгөж сая би өөрөө онгоолгоод бууснаа санаад байдаг. Гайхаад бүр хоёр хөлөө хананд тулж ирээд хоёр гараараа татаач тусыг эс боллоо. Тэр хаалган дээр нэг жижигхэн шилэн цонх байх юм аа. Манайхаар бол нэг имлэгийн нөгөө эргэлтийн хаалганы халуун сав дөнгөж багтдаг нэг тийм хэмжээтэй. Гэр зонхоор нь дотгош харлаа. Амтэн хүн байдгүй. Ядаж байхад албан байгууллага тарж байгааг чилхүү буцаа доошоо буулаа. 24, 23, 22 бүх хаалга нь гаднаас онгоодгүй болж таарлаа. Соёлтой хүн царайлаад айлын алга тогшож байгаа хайтаа дунд турууны араар товшиж дотроос хүн дуудсан боловч ямар ч хариу байдгүй. Сүүлдээ бүр гараа атгаж байгаа балблаа. Хөлөөрөө өшгөллөө. Бүр аргаа ороод туслаарай. Хүн байна уу гэж солонгорсон хоолоогоор хашгирлаа. Өстой түүх хариу байдгүй. Юу нөгөө албаны хүнтэй уулзах мантаа яаж эндээс амьд гарч харих вэ гэдэг юм том асуудал болоод байлаа. Хэсэг зогсоод доош хараад ажиглалаа. Ямар чимээ анир алга. Ер нь энэ барилга дотор би л ганцаараа үлдсэн нь гарцаагүй боллоо. Нулимс зилэгнээд хоолой зангирч байна шүү. Ингэж байгаад эндээ гарч чадалгүй хонол эхнэр хүүхэд маань санаан зовно гэж ботхоор дотор бачуураад хэрэг алгаа. Ингээд бүх давхрын хаалгуудыг нэг бүрслэн татаж шалгах, бас тэр жижиг цонхоор хүн амьтан явж байгаа эсэхийг ажиглах төлөвлөгөөнд ханцуу шамлаа орлоо. Дээрээс уруудаж байгаа болохоор ядрах нь багч дандаа л төвжөөтэй хаалга мөргөөд байгаа болохоор урам жаахан хуурах талдаа орлоо доо. Ингээд ямар ч гарах шансгүй уруудаж байтал гинт хаа нэгтээ нэг хаалга хаагдах чимээ гарлаа шүү. Би ч тэр доорн шатны хонгил руу дээшээ доош харуул нэгэн эмэгтэй хүн бололтой шатны бариулаас өрөөд нилээд хідэн давхрын доор уруудаад бууж шүү. Ашгүй минь энэ ч л миний амарлын тэнгэр юм байна шүү гэж шууд уучлаарай намайг хүлээгээрэй гэж хашгираад л араас нь шатны гişүүрүүд алгадаж хараагаад буулаа да. Гэтэл бүх зүйл эсрэгээр эргэж нөгөө хүүхэн маань улам бүр алгаагаа түгсгээд би ч араас нь хөөгөөд яаж чадалгүй айл нэг давхрын хаалгаар оруулаад алтлаа. Гүйсэн чигээрээ нөгөө алгыг даттал мэдээж түгчээтэй. Энэ энэ тэнд нэг юм тараад онгоод юм биш юм шүү дээ. Гүй татаад байна штэ дүглэгдэг байхгүй тэр хаалгач. Тийм үү. Би тэгэж бодчих. За. Одоо орцны хаалгууд ингээд дотроос нэг юм дараад онгоодог үстэй. Хим юм биш үү? За, хаалгыг нь балбаад нөгөө жижиг цонхоор нь царайгаа харуулж байгаад туслаарай гэж орилтол харин эргэж хараад гэж хашгирч орилж гүгээд алгууллаа хөөрхий. Аргагүй л дээ. Таниж мэдгүй хүн гинт орилоод том алгаа дээрээс гүгээд ирэхээр хинчл айгаа зүгтаах нь гарцааг юм да. Ингээд хүн алгаж ичээсээ ирэх дунах аюул дээр нь нэмээд гараад ирлээ шүү. Эцэст нь бүдэлж явж хамгийн доод давхар дэрлээ. Тэтэл хайр нэгэн урт коридор харагдаж байна. Тэр коридорын эцэст нэг хаалга байна шүү. Хаалган дээрх өнөө жижиг нүхээр нарны гэрэл тусаж байна. Базар байна. Та нар тэнд байсан ч болоос яг л нөгөө хятадд байдаг тэнгэрийн хаалга гэдэг уул яриад байдаг нүг шиг кялаж байдаг буян юм аа. Гар хурдаараа гүйж хожоод том түгжээн бариулыг нь түлхтэл онгоож байна. Харин хаалга онгоохтой зэрэгцээд цагдаагийн машин гэлтэй аваарын дуут тохио яг толгой дээр минь хангинаж гарлаа да. Миний зодсон гэж ихтэйх зүрх маань цээрнээсээ баргал гарсан байх шүү тэр үед. Өнөө хаалга нь аваар ослын үед л онгоолгох зориултай эд байжээ. Хаалгыг нь түлхэж хаачгаад хар хурдаараа зугтаад яваад өгчлээ. Улсын байгууллага байсан болохоор дотор нь ажилдаг ажилчид нь давхар хоорондоо шатаар бууж өгсөх үедээ өөрсдийнхөө соронзон картаар хаалгаа онгоолгодог байсан юм бэ лээ гинэ. Тийм байлгүй дээ тий. За. Тэр чин түлхэж үзэн, татаж үзэн. Йоо, за тийм байлгүй дээ. Яг ухаалдаж унах чинь өмнөөс нь. За, Улаанбаатар хотод 11 цаг 43 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за байгалийн уртсыг таны арсанд Moll брендийн бие арчилгаа хамтран ажиллаж байгаа. Хүш энэ Moll брэнд гэж Монгол брэнд юм байна тий? Монсих. Монсих юм уу? За. За энэ Moll биеийн тос нь байгалийн ийм цэвэр хуш модны болон cinnamon гэсэн ийм хоёр төрөлтэй гинэ.
За бусад орцонд эфирийн тос, берсүүд журж, ванилийн эфирийн тос, витамин E агуулсан байдаг ба биеийн арьсанд хурдан шингэж, гүн чигшүүлж, булбрай зөөлөн, чиглэг болгох үйлчилгээтэй. За тэгээд лосьон дагуулгадах эфирийн тосны үнэр нь юм ой мод, жимс, цэцэгсийн байгалийн тааламжит мэдрэмжийг төрүүлдэг гинэ. Синемон ч нөгөө гой үнэртэй те нарийн баамд хийдэг. Тийм. Тэр. За. За синемон үнэр нь юм хоёр төрөлтэй юм байна тий. Цэвэр хушмод гэхээр хуш чинь айгу гой үнэртэй шүү дээ. Тий. Надаа нэг юм шууд байгаль үнэртдэг тий. Гоё агаарт байгаа юм шиг тий. За бие шингэн савнж гэсэн адилхан байгалийн цэвэр хушмодны болон синемон гэсэн юм хоёр төрөлтэй юм байна шүү. За тэгтээ ер нь бол манай сүүлийн үеийн манай Монголын брэндүүд айгу гоё болчиход байгаа шүү дээ. Харин савлгаа нь ямар гоё болцсон тий. Савлгаанууд нь хүртэл гоё болцсон юм байна. Тэгээ Монголд гар аргаар хийдэг байгалийн гаралтай бие арчилгааны бүтээгдэхүүн бүх насныхан бол хэрэглэх тохиромжтой байгаад Монсын бүх эмийн сан за тэгээд GGI гэдэг ийм GGI BQ гэсэн ийм салбар дэлгүүрүүд нь байд юм байна. За тэгээ E-Mart сүлжээ дэлгүүр болон E-Monster гэмээр сайтаас хүргүүлэг авах боломжтой юм байна шүү. За ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9558 36 63 гэдэг энэ одоо менежертэй нас холбогдоод асуугаарай. 9558 36 63. Тэгээд та E-Monster гэмээр мойл брендийн пэйж хуудасаар нь бас бусад бүтээгдэхүүнүүдийн ч гэсэн харах боломжтой юм байна шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар байгалийн орцыг таны арсанд мойл брендийн бие арчилгаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо минийхтэй за би оюу эрдэнэ гэдэг бүсгүй юм байна. За миний би ахлахангийн сурагчхөн дүүгийнхэн тухай аруулсан постууд хөөрхөн хандлт авсан тул урамшаад ахаад бичиж байна. 6 настнуудын мөлжүүртэйг хэлэх үү гэд энэ бас уншсан пост яваад байна тий. Өчигдөр за бомбологийн пост явуулсан. За өчигдөр өглөө хүлээж нэг улаан автобусан суулаа. Хүн гэж их. Зайгаараа урагшааж яхаа яваадаг 2 хүн байна оруулчихъя гэдэл. Би завсар зайгаараа явж дунд хаалганы хавцаа сандалны ардыг аятайхан газар очиж зогслоо. Тэр зайд нэг ихч бас нэг хүү бид гурав яг сайхан багтлаа. Би шахаад сүр болоод байгаа чим алгалда. Хажууд байсан ихч ёо ямар их шахаж байна гэдэл чанга хэлж байна. Би ч жаахан заашлаад л зогслоо. Тэгж хэлэх болгонд нь бид хоёрч боломжоор нөгөө өгч зай гаргаж өгөөд л яваад байла. Тэгсэн буудлын болгон дээр зогсоод хүн нэмэгдэх тусам нөгөө өгч хүн авахаа болооч багтах цай алга дарагдаж өглөө. Ёо ямар их шахаж байна. Арайчтэй малчж байгаа биштэй. Бла гэдэл байх юм. Хүмүүс хажууд байгаа нөгөө хүү бид хоёр лөө байн хараал сонин хараад. Бүр аргаа бараад нөгөө хүү таныг шахаад байгаа юм байхгүй л байна штэ. Яагаад худлаа сүр болоод байдаг юм гэсэн чинь. Намайг шахаад байгаа юм ч алгалтаа. Бусад хүмүүс чинь шахацалдаад хэцүү байна штэ. Шахацалдаад хөөхийс дуунч гарахгүй байна. Тэгээд би өмнөөс нь дуурч байна гэж авт юм да. Ним хоббитэй. Уул айгуугаа хүмүүсийн төлөө те. Би ч хасалтаагүй л те. Гэхдээ хүмүүсийн төлөө хэлж яана л та. За, инхүүш гэдэг сонсогч гэсэн үргэлжлээд өгөх. Манай 6 дугаар ангийн хүү манад өнөөдөр биологи хичээл орсон. Хүн эсээс бүтдэг юм байна лээ гэсэн чинь 4 дугаар ангийн дүүн сонсож байснаа. За, битгий худлаар хүнийг бурхан бүтээдгийн яахаараа хүн эс үсгнээс бүтдэг. Яа, яг. Тэгснэ хамгийн амар нь заяа. Усгнээс тэгвэл амтан бүтэн гэж байна уу? Яа, слагсдаг жаа шүү. Харин штэ. Нэрэл тиймдээ эсээс хүн бүтгэхгүй штэ. За хөрөлт байгаа Бямба гэдэг залуу. Над шиг ийм хүн хэр байдаг юм бол. Өнөөдөр амралтын өдөр уцаа ухаатал хөвтөж байсан чинь гів гинэгт гид зүсэж байна. Босоод аягандаа юм хийж идэх гэтэл аяга маань нилээн бохир болчих. Сүүлд юм идчихэд угаалга үлдчихжээ. Аяга угаачхад юм иднэ гэдэл угааж байтал цаана нь угаадаг 2-3 аяг харагдаж байна. Нэг угааснах бүгдийг угаачхыг аль эхнээс нь ахуулаад зүлгээстэй. Болоогүй. Олдуур хайж байгаад нэмэлтээр ганц нэг төмпөн нэмчихсэн байна. Наа ч бас унссан. Энэ цэгийн өнөдөр яагаад ийм дараалан 3-4 пост унссан постнууд оруулсан юм бол. Харин наадах чи миний унссан пост юм. Тийм үү. Гэ нэгмүүд одоо наадах чи ингээд хувцас угаагаад ингээд цаашаа ингээд хадуур амждаг. Тий. За, Амраа Чимэд дам гэдэг нэвтрүүлгийн цаг угаасаа дуусах чинь Чимэд дам гэдэг сонсогчийн маань хүчлээд өгөх байна. Манайх гэдэг айл ус буцалгаач гэдэг эд ер нь удадгүй жантай. Саяхан Black Friday Inter болоод жаалжуул юм авч байхдаа авчмаар юм шиг санагдаад байхаар нь авчих ба. Эхний 2 хоног өөрөө гардаж ажиллуулад хэрэглээд сайхан байлоо. 3 дахь хоног дээр хүүдээ миний хүү ус буцалгаачин ус хийгээд тавьчих гэж хэлчихэд нөгөө өрөөнд ороод 30 100-ны 79 секунд.
30-79 секунд дээр гараад ирэх цагдор эндүгцэн билетгэн дээр ус буцлагчиндаа усыг тавьчихсан байв. Өө сайхан устаа юутайгаа хайлаад унаж байдаг байгаа. Аргагүй шт манайх үдийн наслахтаа ямар ус буцлагч гэдэг зүйл харчж байсан биш гинэ. Хүү. Гаранти. Дахиад унш та. Ус буцлагч харж байгаагүй гэдэг шт. Тийм үү? Харж байгаагүй. За энэ тэгтээ ингээд линкийн манай энэ тавьсан байна. Тэгээ найруулагч ингээ хараад яг ямар ус буцлагч гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ямар ус буцлагч? Айгуул тэр нэрийн нэг юм шин төрлийн өөр услагч юм болоо. Хүн гаднаас нь услагч хийж. Ингээд шүү дээ. Манайх гэдэг айлд ус буцлагч гэдэг эд ер нь удадгүй жамтай гэдэг байгаа. Тэгэхээр байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр аргагүй шүү дээ. Манайх үдийн наслахтаа ямар ус буцлагч гэдэг зүйл харж байсан биш гинэ. За яста миний лог код алтаа тавьчлаа тийм. Мэдгүй яста би яста ойлгохгүй мэн бүр уучлаарай. За энэ үрээд 2023 оны 11-р сарын 29-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар байгалийн орцыг таны харсанд Moil брендийн одоо бие арчилгаа за мөн асуудалгүй эрүүл хөдөлгөөр айлга моторынтаас хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгий. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Monus Cosmetic. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч асуудалгүй эрүүл хөдөлгөөр Альфа моторын тос мэдээлэл авах утас 72 72 11 11 72 72 11 11 хотын бүх бүсэд хүргэлттэй. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3